Тэртээ нацагдорж тэртээ зууны эсэхэтэн дэндүү эрт ос шүлэгшгэн харавчгсан хорвоод богинохан насалсан ч хойч үедээ үлдээсэн ариун бүтээлтэй эдэр насандаа гэгээрсэн бүгдийн хүрээ усны шалбаа гудамжнаас ирээдүг харах ертөнцийн цонхоо Бурал Европ нээсэн. Бусад амдын хамт хөл нийлүүлэн эрдэм номд шамдан суралцаж Бурал Европын үлэмж номын санд эрхэмлэн оюун мэдлэгийн харивжуулсан. Урт гудамж, өргөн талбай, сүндэрлэн баригдсан байгууламж, усан онгоц, өртөө тэрэг, авт хөсөв, сүрлэг хөгжил дэвшилт мөр зэрэгцэн Бурал Европын ахуй соёл, амьдрал дунд бусдаас ялгаргалгүй өвлөн ертөнцтэй танилцсан эрдмэн өвөртөлж ерөөлөөр заяагдсан их орондоо ирсэн. Хайрт их орондоо сурсан мэдснэ анд нөхдийн хамт Европ, Монгол соёл хостуулан усны гудамжаар мөр зэрэгцэн алхаж ариун бүтээлээ дэнгийн гэрэл төрөвсөн. Харталт харанхуй харуул хамаг Монгол орныг бүрхэн нүүдэлж хайр мэргэд гэгэтэн сэхэтэн нарыг хайгуулж ноход цагдан тарчлаан хорон хар шуурганд гэргийн өрн хөөгдөж хамаг амт нээлжлэн хорогдсоор хоригдол зохиолж чихрийн цаасан дээр хагцаж харамсан шүлгээ тэрлэн шаналжээ. Усны гудамж хар шалбаагтай зөлбөн ноход хутсаар залуу зохиолчийн зовлон барагдах биш утаа унаар тэнгэр цунгалцаар дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу дэрэгдээ байх хануур алгад гийгүүлж гүйцэтгэж байсан алба үгүй болж гэгээрсэн эрдмэн хэрэггүй тооцогдсон хон хаяа цэл залуу насандаа цаг мөчийг алгасалгүй сэрүүлсэн бүтээлэн ирээдүй бидэндээ өвлүүлэн алс хол огторгын уудам моддыг харж сүүлчийн удаа санаалдан амьсгалаа хураажээ. Эрхэм зохиолж харанхуй бодлогын бие золиос эрдэм ном нь харин амьдарсаар энэ дэлхийд хардал гүтгэл бүүзэгд инх хорвоо амар амгалан байг. Шүлэг Балдны содмын үзмэ уншсан Балдны содмын ач идэр